Өөртөө бас уун. За ажил тарсан. Фотографис мөн. За тэгээд өглөө орж ирэнгүүтээ болохоор энэ хувцас авдаг. Энэ болохоор ингээд ажилчдын хувцас гэдэг. Энэ болохоор ингээд өмднөө. Энд чинь болохоор ингээд ажлын цамц нэ. Тэгээд одоо ажиллаа тараад энэ дотор ингээд муухай хувцснуудаа одоо тэр өдрийнхөө өмссөн хувцснуудаа хийдэг гэсэн. Тэгээ ингээд хийхээр ингээд цааш явчихдаг. Ийм хувцсны өрөө байна. За энэ болохоор ингээд манай ажлын хувцагаа тэгээд сурж байгаа сурагчид нь болохоор ийм цайвар цэнхийн өнгийн хувцас өмддөг байгаа. За би яг юу гэдэг вэ гэвэл би ажил дээр өглөө 6 цаг гэж ирдэг. Тэгээ 6 цагт ирэнгүүтээ 6 цаг 30 минут хүртэл болохоор одоо ОБКБ буюу тийм ажлаа хүлээлгэж авдаг. Одоо шөнийн ээлжинд ямар асуудал гарсан, одоо энгийнээс гаж ирсэн тиймэрхүү зүйлүүд одоо ярьдаг гэсэн үг байхгүй яг юу тохиолдсон гэж. Тэгээд бид нар ажлаа хүлээж авчаад 6:30-аас ахуулаад одоо хүмүүсийнхаа биеийн температур, цусны даралт эдрийг ингээд хэмжээд явдаг. За энэ болохоор ингээд манай даралт болон пульс тэгээд биеийн температур цуснтай хүчил төрөгчийн хэмжээг үздэг ингээд ийм төхөөрөмж. Одоо энэ төхөөрөмжөөр ингээд бүх юмыг ингээд үзээд шалгачиж болно. Тэгээд би болохоор энэ төхөөрөмжөөр ер нь бол өглөөдөө нэг тэгээд өдөр ажил тарахынхаа өмнө бас нэг ингээд өдөрт нэг хүнийг 2 удаа шалгадаг гэсэн үг. Тэгээд дараа нь бид нар болохоор тэр хүмүүс одоо ямар нэгэн туслан чирэгтэй ч юм уу нуруугаалах ч юм уу тийм асуудал гарвал одоо нуруугаа ухаалгамаар гэсэн хүний нурууг нь угааж өгдөг. Тэгээд 9 цагаас болохоор манай ажлын хоолнд ирдэг байгаа. За өдрийн цайных нь хоолнууд нь болохоор ийм тэрэгтэй ирцгээсэй. Тэгээд энэ тэрэгэн дотроо ингээд ирдэг. Бүгдээ ингээд нэрийг битцсэн. Тэгээд энэ аягтайгаа хоолтойгоо. Бид нар ингээд өглөөний цагийн өгснөхийн дараа одоо ингээд өвчнөөсөө ингээд хамаарч зарим хүнд нь болохоор цуц тариа, тусал гэх мэтчлэн ингээд эмчилгээнүүд хийдэг. Тэгээд зарим хүмүүс нь болохоор цусыг аваад тэгээд лаборатори руу шинжилгээнд явуулдаг. За ингээд өвчтөндөө бас бид нар ингээд тусал хийж өгдөг байгаа. Тэгээд сая энэ туслыг хийгээд дууссан одоо зүйлээ авах гад чинь. Үүний дараагаар болохоор бид нар өөрсдийнхөө паузыг авдаг. Тэр нь болохоор нэг 30 минут байдаг. Ингээд манайх хэмжээний 4 левцэд. Тэр хоёроор нь болохоор өвчтнийг ерөнзөөдөг ортой нь тэгээд тэрэгцэртэй нь. Энийг нь болохоор зочид болон ажилчид тэргэлдэг. Энэ хоёр левц. Тэгээд ингээд 4 левцтэй байна да. За левт нэг иймэрхүү. Тэгээд би одоо цайндаа орох гээд доошоо явж байна. Цайныхаа газар руу. Гэхдээ хоол игээд аваад ирсэн. За ажилчдынхаа галтгоонд ороод ирсэн. Амар үсчин. Тэгээд одоо хоолоо халааж. За ногоотой шил удаан өдөрсөн. Бүрээрээ ширлээд. Тэгээд өглөөний цагаа уучаад орж ирснийхаа дараагаар бид нар болохоор өвчнүүдийнхаа одоо нөгөө шархаас хамаарад тэгээд зарим өвчнүүдтэй 2 хоногт нэг удаа, зарим өвчнүүдтэй өдөр болгон ингээд болтын хаалганы дараах шархны болт гэх юм уу? Тэрийг нь одоо ингээд байнга сольж өгдөг гэсэн. Тэгээд түүний дараагаар болохоор бид нар одоо энэ өвчтөн маргааш яг ямар юм уух уу гэдгийг нь болохоор өнөөдөртөө бэлдээд яг 5-нд нь ингээд маргааш уух юмнуудыг ингээд ангилаад хийгээд өгчдөг гэсэн үг байна. Тэгээд бажитлэр нь бол ингээд өдөр тусдаг да. За энэ хэсэг нь болохоор манай ажилтнуудын суудаг хэсэг. Тэгээд энэ чинь компьютероор өвчнүүдийнхаа одоо түүх мөхийг одоо өдөрт юу ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бичиж тэмдэглэдэг.
Тэгээд ийм гоё бас давхар буйтантай энэчний хүүрх юм чихэртэй. Тэгээд ийм байна. Нэг ойролцоогоор 5-6 өрөөний дунд нэг ийм суудаг судал байдаг. Энэ бүйт нь бас амар гоё. Одоо энэчний ийм юмтэй. Бүйдангаа өргөжлүүлж, хойшлуулж, энэ налдаг налуурын хүртэл ингэж өргөжлүүлж, хойшуулж болдог. За одоо ингээд энэ чинь ингээд 205, ингээд 206, 207 литр гэдэгцэн. Эдгээр нь болохоор ингээд өвчтнийх нь өрөө. Тэгээд нэг ойролцоогоор 4-5 өрөөний дунд бас яг нөгөө хонхных нь юу нэгээд байдаг. Тэгээд энэ дээр юм дэлгэцэн дээр нь хүмүүсийнх нь ингээд өвчтнийх нь нэрийг ордог баг. Энэ 207 өрөөнд бол өвчтөн алга. За энэ болохоор ингээд манай өвчтнүүдийн өрөө. Тэгээд энэ болохоор нэг өрөөнд ийм 2 хортой өрөө байна. Тэгээд ор болгон урдаа ийм зурагттай. Одоо энэ зурагтыг насаавал одоо энэ өвчтөн байлаа гэж бодоход энэ өвчтний одоо өдрийн мэдээлэл гарч ирнэ. Рентген руу явах уу, өдрийн цайдан цагт ирэх үү гэдэг бүх хуваар нь гарч ирдэг баг. Тэгээд өрөөндөө ингээд бүгд 0-тай. 0 нь бол яг л хэвийн ийм 0. Германд болохоор энэ орнууд нь болохоор бүгд ийм удирдлагатай байдаг. Тэгээ энэ хэсэг нь энийг даруул одоо толгой хэсэг нь дээшлэн, энэ хөл хэсэг нь дээшлэн, орон ийм болно. Тэгээд энэ нь болохоор орон дээшгээ доошгоо болно гэд бүх төрлөөр энэ орн яг өвчтнийхөө тухтай байрлалд ингэж орж болдог. Тэгээд өвчтөн болгон ийм одоо энийг одоо удирдлага гэх юм уу. Өнгөөр энэ юугаар болохоор бусад эмнэлгийнхаа бусад тасаг руу ярьж болдог. Одоо рентген дээр цагтаал рентгений хүмүүстэй ярьж болно. Тэгээд давхар энэ удирдлагаараа одоо надад хэрэгтэй зүйл байвал бид нарыг дуудаад ингээд хонх дарчиж болдог. Тэг манайхын мөрөө болгондоо ийм юутай заяа. Тэгээ ногооны даруул одоо дотор нь сөвлөгч ингээд ажиллаа хийж байгаа гэсэн үг заяа. Харин шарын даруул болохоор гаднаас эмч ороод ирээд эмчийн үзлэгтэй байна гэсэн үг өрөөнд дотроо. Харин энэ улааны даруул өвчтөн маань бид нараас одоо тусламж хүсээд өөрөө дарсан байна гэсэн үг ээ. Энэ цэнхрийг бол би сайн мэдэхгүй байна. Энэ урын ашигладаг болохоор. За одоо та нар энийг ингээ харж байгаа. Хонх тугарч байна. Тэр сонсноо guys. Тэгээд энэ болохоор ингээд одоо 21-р өрөөнөөс хүн тусламж хэрэгтэй нэгэд дуудаж байна гэсэн үг. Тэгээд бүр юм 2 өрөөний дунд болгонд ийм террастай бүр аим гоё байгаас тээ. Энэ чинь өдрийн цай, өглөөний цай байгаа уудаг. Тэгээд хажуугаар нь өсвөл эндээс ингээд өссөн цайгаа сонгоод тэгээд ууж болдог. Ийм бол 8 төрлийн цай байна. За би рентгений тасгийн гадаа ирсэн байна. Сайн нэг өвчтнөө рентген руу оруулж чад тэгээд гадаа өвчтнөө үлээгээд сууж юм. Тэгээд одоо та нарт нөрөөнүүдийг харуулъя. За энэ ингээд рентгенийх нь хэсэг нь байна. Тэгээд энэ кабинет 7-6 өдр гэсэн эднэр лөө ингээд хүмүүс оцруулж аваад ордгоо. За энэ болохоор ингээд ажилчдынх нь одоо өөрөө гэх юм уу бас тэгтээ өвчнүүдээс орж иж болно. Тэгээд энэ юм кофений машинуудтай. Тэгээд бас адилхан цайнууд ингээд өрөөстэй байдаг. Тэгээд ийм усны сав гойжуртай. Тэгээд одоо энэ төхөөрөмжөө энэ чинь даруул газ гус гарна. Энэ чинь даруул газ тоос гардаг. Тэгээд ингээд өөрөөсөө бас уун. Тэгээд ийм давхар болгондоо ийм үзэлгийн өрөө байдаг. Үзэлгийн өрөө энэ болохоор нөхөн сэргийх эмчилгээний өрөө гэдэг баг. Миний гутлыг харалтаа та хэд аим гоё байгаа сте. Би гутлыг ингэж л цагаан гоёор нөмсдөг шүү дээ. За ажил тавьсан. Фотолектнес бод.